За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Мягмар сүргийн Болдбаяр гэдэг. Би Монгол Ардын намын Баян зүрх дүүргийн 14-р хорооны намын үүрийн дарга. За би намын үүрийн даргаар одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд одоо энэ манай нам дотор үүсэт байгаа нөхцөл байдлын талаар товчхон 3 мэдээллийг бол албан ёсоор олон түмэнд нээлттэй зарлагаар манай улаан малгайтны хөдөлгөөн шийдсэн. За өнөөдөр бол одоо авилгалтай тэмцэх газраас нэгдүгürt бол маш нохцтой мэдээллийг хийлээ. Үүний дагуу хэлэхэд бол одоо энэ намын удирдах зөвлөлийн гишүүн Монгол улсын шадар сайд хөрс сүх гэдэг хүний талаар бол авилгалтай тэмцэх газраас бол албан ёсоор мэдээлэл хийсэн. За уг мэдээлэлд бол одоо тэр тагнах чагнах асуудал бол өөртөө холбоотой байна гэсэн мэдээллийг бол хийсэн. Үүнийг бол одоо манай намын гишүүд болоод залуучууд бид нар бас энэ намын удирдах албан тушаалтан өөрөө өнөөдөр ийм арчаагүй байдал үүсгээд явж байгаа нь бол үнэхээр сэтгэлийг бол гонсоолгож байна. Учир нь бол одоо энэ хөрөлсөх даргын хувьд бол одоо өнгөрсөн хугацаанд намыг хоёр хагаган ботрогох одоо хувьсгал нам ардын нам болгож хуваахад бол нэлээд өндөр гар бие оролцсон гэж залуучууд бидний хувьд боддог. Мөн дээрээс нь одоо сая энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тэр Хирогийн Баатар болон тэр уцаар ярьсан бичлэг бол олон түмэнд нээлттэй зарлагдсан. Энэ нь бол бас ард түмэнд болоод Монгол Ардын намын залуучууд бидний хийсэн бүтээсэн зүйлийг бол үгүй хийж байгаатай ялгаагүй зүйл болж хувирсан. За энэ хүний хувьд бол өнгөрсөн 12 оны сонгуулиас хойш нам ялагдцаад сүр хүчин болцсон яах вэ гэд явж байхад бол хаана явсан мэддэхгүй алга байж байгаад нам ялаад гараад ирэхээр гарч ирээд дарга сайд болоод ингээд явждаг ийм бас асуудлууд бол байна гэж үзэж байгаа. Учираас энийг бол одоо намын энэ хяналтын хороо гэж байдаг бол тэр хяналтын хорон дүрм журмын дагуу шийдэж үнэхээр намын эсрэг одоо үйл ажиллагаа явуулсан бол намаас хөөх хүртэл арга хэмжээг авдаг бол тэрийг одоо авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ дээр бол залуучууд бид нэр хатуу байр суурьтай байна. Өшөө цаашаа одоо энэ хяналтын хорооныхон ажиллаа хийж чадахгүй бол бид нар бас тэр дөрмийнхэн дагуу асуудлыг шийдэхийн төлөө тууштай тэмцэхээ бол албан ёсоор энэ хэвлэл байгуулалт дээр бол мэдгэж байна. За хоёр дахь асуудал нь гэвэл энэ 60 тэрбумын асуудал байгаа. Энэ 60 тэрбумын асуудал ч гэсэн бас Монголын ард түмнийг бол маш их зочроосон, маш өвөөг үйл бол болсон гэж үзэж байгаа. Учир нь юу вэ гэвэл өнөөдөр тэр 60 тэрбум төгрөг үнэхээр одоо тийм авсан, эдсэн, уулсан тийм юм хүм байдсан бол тэр хууль хяналтын байгууллага тэр авилгалтай тэмцэх газар нь бошуухан энэ одоо саяны шалгаж мэдсэн шигэ бас тэрийг ч гэсэн шалгаа тодорхой хэмжээний тэр хүмүүст нь самдууд нь ч байна уу хинтэн бүгдэнд нь одоо тэр хариуцлагын хүлээлгээд энэ цаашаа бас энэ хяналтын хорон ч гэсэн авч хэлчихэд энэ удирдах зөвлөлийн ч гэсэн шийдвэрээ гаргаад ийм муухай одоо өвөөг үйл гаргаж байгаа ард түмнийг намынхаа залуучуудаа энэ намын гишүүдэд донжиж байгаа энэ асуудлуудаа зогсоогооч гэж хүсэж байгаа юм. Ийм учраас одоо бид нар бол өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг бол албан ёсоор мэдэгдэж хийж байгаа цаашдаа энийг бас хатуу илэрхийлнэ. Бид нар бол хин нэгний парагц хин нэгний гар хөл биш. Өнөөдөр энэ нөхцөл байдлаа мэдрээч бидэнд хийх ажил маш их байна гэдгийг л хэлээд байна. Өнөөдөр Монгол улс эдийн засгийн хувьд нөхцөл байдал ямар хүндрэлтэй вэ? Одоо өвөл болох гэж байна. Энэ өвөл одоо ургацаа алдсан ингээд ярих юм бол зөндөө олон асуудлууд байж байгаа. Бид нэр хэлүүлэхгүй. Тэгэхээр ийм асуудлуудаа бушуухан дотроо шийдээ дараагийнхаа ажил төрөл рүүгээ ороод энэ зохион байгуулалтын өмнөдөө хурдан одоо бодлогын төвшөнд яриад энэ удирдах зөвлөлийн дөрвтөө шийдвэр гаргаач л гэж хүсэж байгаа. За та бүхэндээ баярлалаа. Иргэнсийн санаас асуулт байна. За. Өнөөдөр авилгалтай тэмцэх газар Монголын шадар сайд болоод өөрийгөө төвлөрж байгаа зохион байгуулсан гэж хэлсэн шүү. Энэ л дээр сүнслэг гаргаж байна. Монгол Ардын нам өнөөдөр олон хасаа 65 суулгасан. Нөхцөл байдал хүнд байгаа юм. Дотроосоо хагад буцаад одоо засаа угаахтай болчиход байна. Тэгэхээр Монгол Ардын намын гишүүн за өнөөдөр одоо бүрийн ирэх гэж байгаа шадар сайд ийм хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр ер нь намаасаа хөөх асуудал яригдж байна уу? Та нар ямар хэрсэл байна? Бид нар бол энэ дээр одоо хатуу байр суурьтай байгаа. Монгол Ардын нам бол дүрмтэй нам. Дүрмийнхаа дагуу асуудлаа шийдэх ёстой. Тэр хяналтын хорооныхны дүнгэлтийг эхлээд хүлээ. Хяналтын хорооныхын өөдөө дүнгэлтээ одоо яаж гаргах юм? Үнэхээр одоо тэр нь нотогдсон гэдэг ингээ хяналтын хорооных нь бол дүнгэлтээ гаргасан тохиолдолд ялчгүй дүрмийн заалт байж байгаа. Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тохиолдолд намаас хөөх хүртэл арга хэмжээг авна гэсэн заалт бол байгаа. Тэрний дагуу арга хэмжээ авах байх тийм. Цаашаа засгийн газар орно гэдэг одоо 30 хүн гарын судалгаа явуулж байна шүү дээ. Энэ асуудлыг та нарын хэлбэл ямар байна? За энэ асуудал дээр бол мэдээж олгой хагаруулж дотроо гихчээр бид нар бол өнөөдөр тодорхой хэмжээний нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой гэж үзэж байгаа.
Тэр өнөөдөр 30 гишүүнч бай, 65 гишүүнч бай бүгд л өнөөдөр бүх 220 мянган Монгол Ардын намын гишүүдийн дэмжлэг тусалцаатайгаар өнөөдөр улсын хурлын гишүүн болсон. Өнөөдөр бид нар удирдах дээд байгууллага гэж байж байгаа. Тэр байгууллагын шийдвэрээр тодорхой хэмжээний зохион байгуулалтууд нь явах ёстой. Үнэхээр тэр засгийн газар нь ажиллаж чадаагүй, алдаа дутагдaltaй ажил нь үнэхээр нотлогдоод баримттай нотлоотой байвал албан ёсоор одоо огцорох нь бол зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд яг тийм юм тодорхой болоогүй байхад тодорхой хэмжээний эдийн гишүүд нь одоо өөрсдийн одоо янз бүрийн тэр амбиц гэх юм уу одоо тэр нэг суудлын төлөө ч юм уу ямар юмны төлөө юм тэмцэлдэн өрнүүлээд өнөөдрийн энэ хүнд хэцүү нөхцөл байдал дээр яагаад ийм өвөөгүй үйл гаргаад явж байгааг бол үнэхээр ойлгохгүй. Олгон харуулж дотроо гихчээр тэр асуудлаа дотроо яриад зохицоод нэг тийшээ шийдээд явж бол бид нар чинь бас намын баг хурал гэж байдаг. Баг хурлаар бол тодорхой хэмжээнд маш олон зүйлүүд яригдж хилэгддэг ийм зүйлүүд байгаа. Намын дүрмөө баримталж ажиллаач л гэж хэлмээр энэ тэр хүмүүст бол. Монгол Ардын намын баг хурлаас өмнө асуудал ингэж яригдж байгаа юм уу? За энэ бол одоо намын баг хурлыг бол заасан хугацаанд удирдах зөвлөлөөс шийдвэр гарсан. Заасан хугацаанд хийнэ гэж бид нар ч гэсэн тэрийг бол дэмжиж байгаа. Ер нь бол заасан хугацаа бол хэлээд нэгэнтээ гарсан шийдвэрийг бол өөрчлөөд авах шаардлага байхгүй. Тэр хугацаанд юмаа хийгээ тэр баг хурлаараа ярих хөрөх юмаа ярьж хөрөөд ингээд явмаар байна л гэж бодож байгаа. Тэгэж чадахгүй наан ингээд янз бүрийн асуудлууд гараад байгаа учраас залуучууд бидний хувьд одоо үнэхээр тайван байж чадхаа болоод аргаа барагцсандаа одоо ийм өвөөгүй үйлдэлүүдэд зогсоо бас энэ чинь ийм зүйлүүд байшгүй нийгэмд муухай харагдаж байна гэдгийг хэлээд байгаа юм. Намаа шинжлэхийгээ залуучууд явдаг л да. Гэхдээ цаана дахиад нэг хүн бүл суралцсан явж байгаа шүү дээ. Та нарын хувьд бол яг ямар зорилготой яваад байгаа гэсэн. Би бол түрүүн хэлсэн. Ямарваа нэгэн хүний гар хөл биш, ямарваа нэгэн парагц бүлэглэлийнхэн биш байхгүй бид нар. Бид нар бол энэ Монгол Ардын намын төлөө сэтгэл зовж байгаа залуучууд. Бидний цаана хэн нэгэн дэмжих, хэн нэгэн тийм бол байхгүй. Үнэхээр энэ намын удирдлагууд удирдан зохион байгуулах чадамжаа алдаад байна. Учир шалтгаан нь олон байна. Ийм өвөөгүй үйлслүүдэд таслан зогсоод чаастайгаа юм хийгээч. Тэр хяналтын ороо ажиллаа сайн хийгээч л гэж хэлмээр байгаа юм. Та түрүүчлээ намын эсрэг ажилласан бол намаас бүх хэмжээний хангамж авах хэрэгтэй байх. Хяналтын ороолыг энэ асуудлыг судалж байгаа бол одоо яг энэ асуудлыг сараа авах. За ер нь бол өнөөдөр яг энэ авилгалтай тэмцэх газраас хийсэн мэдгдлийн дагуу бол хяналтын хороо ажиллах ёстой. Бид нар ч гэсэн албан бичиг бол хяналтын ороонд одоо авч өгнө тий. Тэгээд тэрний дагуу одоо хяналтын орооныхон маань юу гэсэн хариу гаргахаас хамаараад дараагийн шатны арга хэмжээг байна. За өөр асуулт авахгүй бол үүдэл анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр өнөөдрийнхөө хэлгээ таасан мэдгдээ.